баярын оролцож чадахгүй хэмжээнд хүрчээд гадуур ажилдаа явж байсан боловч одоо манай Бурхан зохион байгуулагчнараас яаралтай явж тайлбар хийх гэсэн үндсэн дээрээс би бол тайлбар хийхийг бол одоо нэг хүсэхгүй байна. Хурлын даргалагчийн зохион байгуулагчнараас яаралтай ирэх учраас өгөөд ирлээ. Тэгээ тайлбараа хийчихгүй яах вэ? За өдөр үгүй сонсох хэрэгтэй. За ингээд одоох нь бас сонсоо гэж байна шүү. За тайлбар юм байна. За өнөөдөр энэ бол одоо Баянгарын асуудлыг ярьж байгаа гэж байна. Энд дэрсэн Баянгарын одоо бүх хурлын төлөөлөгчд баяр хүргэе. Энэ хүмүүст бол буруу байхгүй. Энэ хүмүүс буруу байхгүй. Энэ хүмүүсээр та хүмүүс батлаад явчаарэ. За би нэг тайлбар хэлье. Үндсэндээ бол Баянгар гэхээр одоо батлага ерөнхийлөгчийг ойлгож байгаа. Батлага ерөнхийлөгчдийн хувьд бол Баянгарын ардчлалын төлөө бол олон жил зүтгэсэн. За миний хувьд ардчлал мэнээр 7 жил Баянгар аймгийн эсрэг даргаар Монгол ерөнхийлөгчийн намын газар гэдэг энэ хүнтэй бол олон жил сайхан хамтарч ажилласан. Сүүлийн үед бол энэ улс төр томоохон зөрчилдөөн үүссэн. За энийг бол хэлхийн зөв баг. Үүнээс болж бидний хооронд асуудлууд гарсан. Энэ дээр бол одоо манай намын дарга өнөөдрийн намын дарга бол бүгд ойлголттой байгаа. Жишээ нь одоо манай тэрчээс сууж байгаа нүр зүтлүүд хүртэл нэгдэж байгаа. За жишээ нь намын 3 оттой шийдвэр гараад оюутны засгийн газрыг унгаа гэдэг шийдвэр гарсан бол унгаахгүйгээр орж дэмж гэдэг одоо үргэлжлэх ихтэй үзүүлж ирсэн. За энэ бол манай өдөр бүгд мэдж байгаа. Би энэ дээр бол намынхаа бодлого шийдвэрийг эсрэг явж чадахгүй гэсэн юм асуудал. Үүнээс үргэлжлээд олон одоо санал зөрчилсөн юм асуудал болсон юм аа. Тийм учраас бол ер нь цаашдаа бол үгэнд орохгүй бол одоо Баянгар байхгүй шүү гэдэг ийм дарамтшилт үүссэн. Үүнтэй холбоотойгоор дотоод сонгуульд бол үнэхээр мөнгөний сонгуул болсон. Нэг хүнд 3 сая төгрөгийн саналыг багцлсан. Тэгээ ийм одоо байдлаар бол бидний хувьд энэ сонгуул бол үнэхээр үр дүн бол муурсан. Энийгч манай одоо үндэсний бодлогоор оны гишүүд, мөн дээрээс нь одоо намын орооны гишүүд бол бүгд баримт нотлогоотойгоор авчирч ирсэн. За сая манай тэр Батчиргээ залуу энэ дээрээс үг хэллээ. Жишээ нь Баацхан суман дээр намын орооны гишүүнийг энэ хүнийг заавал сонгохгүй бол охин шүү гэж байгаа нэг залуу хүртэл одоо зодож шүдийн одоо хулсан байна. Гэх жишээний ийм ноцтой одоо асуудлууд үүссэн. Тийм учраас дотоод сонгуулийг зохион байгуулах дэд зөвлөлийн даргын хувьд бол энэ сонгуул үндсэндээ бол маш их лөөөртэй, мөнгөний, бодлоотой юм сонгуул боллоо гэдэг үнс. Дээрээс нь яг энэ үндэсний бодлогоор сонгох сонгуулийг тогтоол нь батлагдаагүй. 140 хүнээс гар өргөхөд хамгийн дээд нь 53 хүн. 5 санал хурлаар батлагдаж чадаагүй. Ийм сонгуул болсон. Тийм учраас би энд өнөөдөр шудраг эсрэг шаардж нэгчээ. Тэгэхээр шудраг эсрэг байгаа хүн сонгогдох эрхтэй бол өнөөдөр бид нэг ярих хэрэгтэй хаа гэж бодож байна. Тэр чүүднээсээ бид нар гомдол саналаа бол гаргасан. Гомдол саналын өрөөнд бол намын одоо шатны одоо удирдлагууд буюу одоо сонгуульч болох комиссууд бол буруутай гэж үзсэн. Тийм учраас бол дотоод батлагдаагүй учраас бол Баянгарыг хойшлуулж яана гэж ойлгосон юм аа. Тэр чүүднээс өнөөдөр миний хувьд их хуралдаа одоо орж чадахгүй гэдэг гадуур ажилтнаа явж байгаа хүрээд ирсэн шүү. За баярлалаа та бүхэнд ийм байна.